Зургаас хувцсны үүслийг ажиглаарай. Энэ зургаас харахад эртний хүмүүс биеийнхээ доод хэсгийг навч арьс нэхийгээр ороож хоромч маягийн зүйл өмсдөг байсан нь хамгийн анхны хувцас нь юбг болох нь харагдаж байна. Зургаас харахад хувцас үүссэн түүх нь байгаль цагуурын өөрчлөлт, хүн төрөлхтний хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой байгааг ажиглаарай. Тэгэхээр хувцсыг яагаад өмсөх шаардлагатай болдог юм бол хүн биеэ байгалийн янз бүрийн үзэгдэл болон нөлөөллөөс хамгаалахын тулд, гадаад байдлаа гоё сайхан харагдуулахын тулд, бие организмын эрүүл мэндийг хэвэн байлгахын тулд хувцсыг өмсдөг юм байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр хувцсны тухай товч ойлголттой болж юбкний загвартай танилцсанаа. Хувцас гэж юу вэ? Хувцас гэдэг нь хүний биеийг бүхэлдэн буюу хэсэгчлэн халахалж, гадаад орчны нөлөөнөөс хамгаалж байдаг нөмрөг юм а. Хувцсыг дотор нь бүстэй хувцас, мөртэй хувцас гэж хоёр ангилдаг. Бүстэй хувцсанд юбк, шорт, өмд зэргийн хувцснууд багтдаг бол мөртэй хувцас нь пальто, дээл, палаж гэх мэт хувцснууд багтдаг байна. Юбкний хөгжлийн загваруудаас сонирхуулахад юбкний хэлбэр загвар нь түүхэн хөгжлийнхөө явцад өөрчлөгдөн маш олон төрлийн загвартай болж байгааг зургаас хараарай. Орчин үед юбк нь богино, урт, дэрвэр, нуглаастай, хунаастай гэх мэт олон янзаар загвар нь өөрчлөгдсөн болохыг ажиглав. Тэгвэл одоо мэдлэгээ ашиглан бие дааж дараах ажлыг гүйцэтгэцгээе. Өөрийн сонгосон юбкний загварын тойм санаагаа зургаар зурж дүрслээрэй. Тухайн юбкнийхээ зориулалт, материал, чимэглэлийг тодорхойлоорой. Эртээ дасгал ажлыг гүйцэтгээрэй.